Ер нь мотоцикл унна гэдэг бол ерөөсөө тэр чигтээ эрсдэл. Сүүлийн үед сэтгэлийн эмзэглүүлэм тоо гарч ийн өдөрт одоо 20-30-аар мопеднууд онхолдож байна. Хамгаалах хэрэгслэгөө миний найз мотоцикл дээрс унаад осолдоод тэгээд амьд гарсан л та. Амьд гарахдаа 4-38 удаа хугараад харин азар цээжиндээ ямар ч осол гэмтлэхүү толгойд архиндээ осломлыг ус. Цээжиндээ тухайн үед Монголын Chopers гэсэн ийм том ширэн бүрэн хантаац. За дээрэс нь дуулаг одоо маш сайн чанарын дуулаг түрүүтэй гуталтай явж исэн тулдаа тэр хүн ямар ч осол гэмтлэхүү гарсан. Одоо миний хажуусан энэ мотоцикл сууж байна. Бас л мотоцикл дээр сонголцсон өвч бүрэн хувцсан байсан тулдаа өнөөдөр мотоцикл унаад явж байгаа. Хэрвээ зэн тэр хүмүүс одоогийн суран унсан залуучууд шиг шалдан нүцгэж явах уу? Тэгээд энгийн гуталтай энгийн хувцастай явж исэн бол тэр хүн амьд үлдэх ямар ч нөхцөл байхгүй. Тэр сумаа бидний цээжний хамгаалалт хувцас хэрэглийг хэрэглээгүйсэн бол хавирга нь ууш руугаа орох юм уу, зүрх руугаа орох юм уу те? Эсвэл нуруу нь хугарах юм уу ингээд маш их бэрхлэг хэмлэг явдаг. Гутал хувцас хэрэгэл бүгдийг хийгээд байгаа чинь гоё гангалах гэдэг огтхонч биш. Мэдээж гоё ганган байдал чухал. Та нарын анхаарлыг татах ёстой. Гэхдээ бид нар өөрсдөө амнаас эрүүл мэнд цээжин хэсгийг бүрэн өвч хуйгалж дайны байдлаар хамгаалж байна. Өөрийнхөө амнаас аюулгүй байдлыг болоод чамааг мөргсөн жолоочийн одоо ирээдүйн амнаас аюулгүй байдлыг давхар хамгаалж өгч. Хувц сэргэлттэй байгаараа 3 дугаартаас замын хөдөлгөөний дүрмийн дагуу чи английн үнэлэхгүй бол битгий оролцсон. Тэ? Үнэлэхгүй байна гэсэн чи энэ мотоциклыг унд сураагүй гэсэн л дохио байхгүй да. Чи энэ мотоциклыг унд сурсны дараа чамд англи өгдөг болохоос сураагүй байх чи өгдөггүй.